За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бид нар одоо жил гарна л гишүүн болсноосоо эхлээл ер нь бол энэ миний ярьдаг юм бол сэдв бол ерөөсөө багш нарын цалин усныгийн баталгаа. Тэгээ өнөөдөр одоо багшийн хомслолыг хөтөлбөрөөр орчноор одоо мэргэжил дэвшлүүлснээр арилгана гэж бодоод байгаа юм уугүй шүү дээ. Багшийн хомсол чинь ерөөсөө нийгмийн баталгаа байхгүй учраас ийм хомсолд орчод байгаа шүү дээ. Тэгээд сая төгрөгийн цалин аваад би магистрт гадаад сурах гэсэн багш байхгүй. Үнэхээр байхгүй. Миний цалин 3 сая 500 мянга болгоод өгөөч гэсэн багш бол хэдэн мянгаараа байна. Тийм учраас одоо бид нар боловсролын салбарынхаа асуудлыг эренбэлмээр байна. Тэгээд нэг тулга тойрсон юм ярьсаар адил 1 жил, 2 жил өнгөрнө. Ингээл нэг мэдхэд бидний энэ 4 жил өнгөрнөө. Тийм учраас миний одоо санааж зовж байгаа гол асуудал бол энэ боловсролын ерөнхий хуулинд би нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 42 гишүүний хамт өргөн барьж санаачлаад ингээд өргөн барьсан байгаа. Тэгээд одоо энэ намрын чуулганаар хилцэгдэх байх гэж бас найдаж байна. Тэгээ ер нь бол энэ төгсөгчдийн 30 гаруй хувь л багшилж ийн гэж судалгаагаар байна гэж сая гал бодрох гишүү хэлж байна. Тэгээд тэр 60 гаруй хувь нь хайцсан юм бэ гэхээр ерөөсөө л цалин ус нийгмийн баталгаа ш. Цалин сая төгрөгийн цалин аваад тэр залуу багш түрээсэндээ бараг цалингаа өгөө цаана дахиад өртөө үлдэж гин гэж уйлаад ярьж ирсэн ш. Бид нар одоо жоохон хөрсөн дээрээ буусан юм ярихгүй. Тэр л олон хөтөлбөр төлөвлөгөө гой гой юм яриад агарын юм ярьдгаа одоо болмоор байна. Энэ боловсролын салбарынхаа асуудлыг ядаж эренбэлээ хайдуулээ. Хамгийн чухал юм чинь л ерөөсөө л нийгмийн баталгаа шүү дээ. Цалин бага болохоор эдгээр солонгос руу байрны өөрчлөлт хийх гээд явж байна. Цалин бага учраас уурхаад том тэрэг барих гээд явж байна. Тэгээд цалингүй ингэж амьдэрч яснаас гээд 8 хийж багш нар дангуун дээр сууж шүү. Тэгээ энэ багш нарыг бид нар хөтөлбөр төлөвлөгөө шинжилээд өөрчлөөд татна гэж тийм юм бол байхгүй. Бид нар хамгийн нэгдүгээр цалингийн нэмэх хэрэгтэй $1000 хүргэх хэрэгтэй. Энэ бол өнөөдөр ярьж байгаа асуудал биш. 2017 оноос Монголын мянган багш нар төр засаг шаардаж цалингаа нэмүүлээгээ тэмцэж жагсаад ирсэн. Тэгээ өнөөдөр шийдсэн юм байхгүй. Тэгээ нэг хэдэн худлаа тоо яриад хэдэн бинэ хуураад ийм тулга тойрсон юм ярьж судлаа одоо болмоор байна. Би үнэхээр ичж байна. Багш нараас үнэхээр ичж байна. Тэгээ ийм юм хийх дурггүй гişүүд энд сууж идэг юм уу? Үнэхээр одоо боловсролын салбараа дэмжийе. Боловсрол тэргүүлэх салбар багшийн цалинг нэмэх нь зөв гэж бүгдээрээ ярьдаг. Бүгдээрээ энийг яриад сонгуульд санал авч гарсан шүү дээ. Тэгээ одоо 28 онд бид нар багш нарынхаа өмнө юу хэлээ суух юм? За мөхчийн гишүүнд цагийн нэмжгүй. Ер нь бол одоо энэ бидний энэ жил болгон ингээл тулга тойрол хэрүүл хийдэг асуудлыг шийдэх гол гарц бол боловсролын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлт одоо энэ хуульчлаад өгсөн л хамгийн зөв оновчтой болно. Бид нар одоо олон улсад ч гэсэн үүрэг хүлээсэн ш. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7%-ийг төсвийн зардлынхаа 20%-ийг боловсролдоо зарцуулна гэд энэ чоны тунхаглал дээр боловсролын сайд гарын үсэг зураад засгийн газар үүрэг хүлээсэн ш. 15 онд. Тэгээ 10 жил өнгөрч байхад ямар ч өөрчлөлт байхгүй юм ингээд бахведгаараа сууж идэг. Тэгээд нөгөө гадаадаас авсан зээл тусламжаа энэ төсөв дээрээ нэмчээд нэг их тоо яриад тэр Азийн хөгжлийн банкны $150 сая чинь зөвхөн сургууль цэцэрлэгийн барилгад л явах мөнгө шүү дээ. Энэ бол багшийн цалин ус нийгмийн баталгаанд ямар ч хамааралгүй. Бидний хамгийн гол юм багшаа татах юм чи ерөөсөө цалин ус шүү дээ. Тэгээ одоо энийг л ярий. Ер нь бол энэ төсвийн За мөхчийн гишүүний асуулт тодорхой асуулт байна. Бачаргал дарга хариулъя. За тогтоолын төсөл 26 оны боловсролын жил болгон зарласантай холбогдуулж хэлцэж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд батлагдсан төсөвт багтааж төлөвлөсөн ёсоор бол цалин усыг нэмэх төлөвлөгөө бол одоо наривчлаад төсвийн задаргаа байдлаар боловсрогдоод явж байна. Үйлдвэрчний хэвлэлтэй байгуулсан хамтын хэлэлцээрт ч орсон байгаа. Тэгэхээр 1 сарын 1-ээс багш нарын үндсэн суур цалинг 50%-аар нэмэгдүүлэх. За оны төгсгөлд 2 сая 800 мянган төгрөгөд хүргэх, цаашлаад 3 сая 500 мянган төгрөгөд үндсэн цалин хүргэх
энэ ажлыг авч хэрэгжүүлэхээр одоо төлөвлөгөө батлагдсан, төсөв батлагдсан одоо энэний дагуу хэрэгжээд явна. За мэдээж хуульчлах асуудал бол бид бас эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдалтай макро эдийн засгийн нөхцөл байдлаа уялдуулаад 3 жилийн төлөвлөлтийг бол одоо төсвийн хүрээний мэдээлэл төсвийн хязгаарыг хөтлөх тухай хуулиар бол зохицуулаад явдаг байгаа. Тэгэхээр тэр төсвийн хүрээний мэдээлэл хязгаартаа уялдуулаад бид нэр бас энийг бол авч үзэх ёстой хаа гэж бодож байна. Зөвхөн дээр нь шууд одоо яг энэ хэмжээнд бол энэ чоны тунгаглал төсвийн зарлагын 20% дотоодын нийт бүтээгдэхүүний 6-8% хүргэх энэ асуудлыг бол одоо шууд салбарын яамд ангаар оруулж ингэж хийх бол бас нэлээд сорилттой очир дутагдaltaй байгаа гэдгийг хэлье.